Өнөөдрийнхөө тулгуур ойлголттой танилццгаая. За бүгшинхний утсаар хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлсон байна. За хөдөлмөр эрхлэлт гэдэг маань цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, идэвхтэй үйл ажиллагааг илэрхийлсэн нэр томьёо ойлголт байж байгаа. За тэгэхээр одоо бүгшинд дэлгэцэн дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж нийтэг ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлж идэг эерэг зөвлөдүүдийг тодруулаад аваад үзье. За энэ дээр мөн дэлгэцэн харагдаж байгаачлан цалингийн тогтвортой байдал, тодорхой байдлаар дэмжлэг үзүүлдэг байдал нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг байна. За дараагийнх нь болоод ирэхээр ажлын цаг, ажил үүргийн хуваарлтын тодорхой байдал нь мөн хөдөлмөр эрхлэлтэнд нөлөөлдөг байна. За дараагийнх нь нийгэм сэтгэл зүйн буюу дэмжлэг, урамшуулал, хамт олонны халуун дотны харилцаа, үйл ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг байна. За дараа нь дэгш байдал буюу ямар нэгэн байдлаар хүүсийн ялгуурлалгүйгээр ур чадвар, гүйцэтгэл суйрлан, үнэлж, алдаршуулж, хийсэн зүйлийг нь дэмждэг байх нь хөдөлмөр эрхлэлтийг мөн нэмэгдүүлдэг байна. За бүгшин дараагийн хуудасаар хөдөлмөрийн насны хүн амыг тодруулаад аваад үзье. За хөдөлмөрийн насны хүн ам гэдэг бол 15-аас 59 насны ажил хөдөлмөр эрхлэх чадвартай нийт хүн амыг илэрхийлсэн ойлголт явж байгаа. За бүгшин дэлгэцэн тарагдж байгаачлан дараагийн ойлголт нь эдийн засагт хүн амыг идэвхтэй ба идэвхгүй гэж ангилдаг байж байгаа. За тэгэхээр хүмүүстээ дэлгэцэнд харж байна. Идэвхгүй хүн ам гэдэг маань насан туршаагүй хүмүүс, за ахмад настан, өндөр настан, за мөн ажил хөдөлмөр ирж хайхаа болсон хүмүүсийг хамруулдаг ойлголт байж байгаа. За тэгвэл эдийн засгийн идэвхтэй хүн ам гэдэг нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон өмнөх хуудсанд дурдсанчлан хөдөлмөр эрхлэгчдийг нэрлснээр тийм ойлголт өгж байна. За мөн ажил идэвхтэй ирж хайж бүртгүүлсэн байгаа хүмүүс нь идэвхтэй хүн амд хамардаг байна. За тэгэхээр хүмүүстээ дэлгэцэн тарагдж байгаачлан идэвхтэй хүн амыг өөр ажиллах хүч гэж мөн нэрлэдэг. За бүгшин дараагийн хуудсыг гаргалаа. За дараагийн хуудасаар ажилгүйдлийн төвшин бүгдээрээ тодруулаад аваад үзье. За ажилгүй хүн гэсэн ойлголтыг эхлээд тодруулъя. За бүгдээрээ энгийн амьдрал дээр ажилгүй хүн гэхээр гэртээ байдаг ажил хөдөлмөр эрхэлдэг хүнийг ойлгодог бол эдийн засгийн ухаанд ажил хөдөлмөр идэвхтэй ирж хайж байгаа хүнийг илэрхийлдэг байна. За тэгэхээр энгийн амьдрал дахь ажилгүй хүн нь эдийн засгийн амьдрал дахь ажилгүй хүнээсээ ялгаатай гэж хэдүүлээ ойлгох нь байна. Энэ дээр бүртгүүлсэн идэвхтэй хайж байгаа байдлыг нь тодруулж ийн гэдгийг та хэд маань ойлгосон баха. За тэгэхээр ажилгүйдэл гэдэг ойлголт яагаад гараад байна вэ гэхээр ажлын хүчний эрэлтээс нийлүүлэлт буюу за мэргэжтэй боловсон хүчин илүү гарснаар үүсэж байгаа эдийн засгийн мөчлөг үзэгдэл байж байгаа. За тэгэхээр энэ үзэгдэл бол ерөнхийдөө эдийн засагт байж л байдаг тодорхой байдлаар мөчлөг хэлбэрээр явагдаж байгаа үзэгдэл гэж бүгдээрээ ойлгож болох нэ. За одоо багш нь ажилгүйдлийн төвшин хэрхэн тодорхойлдог талаар та бүхнийхээ мэдлэгийг сэргээе. За энэ дээр болоод ирэхээр ажилгүйдлийн төвшин бид нар тооцохдоо эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог бүртгэлтэй ажилгүй хүнтэй харьцуулаад 100-д өрчүүлэх байдлаар тооцдог байгаа. За багш нь дараагийн ойлголтоор болоод ирэхээр за хэрвээ улс орны ажилгүйдлийн төвшин 1-3% байх юм бол хэвийн гэж үздэг байна. 5-6% байх юм бол ердийн буюу бүрэн ажил эрхлэлт гэж үздэг байна. За 7-оос дээш хувьд авч орж ирэх юм бол энийг хит ажилгүйдэл гэж нэрлэдэг юм аа. За дараагийн хуудасаар багш нь ажилгүйдлийн үр дагаврыг илэрхийлдэг ОК-ны хуулийг тодруулаад аваад үзье. За ОК-ны хууль гэдэг бол ажилгүйдлийн төвшин 1% өсөхөд үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.5% буурдаг гэж үздэг буюу ажилгүйдлийн төвшин аливаа байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж, үр дүнтэй холбогддог гэсэн байдлаар тодорхойлсон байдаг. За эндээс аваад үзэхээр ажилгүйдлийн төвшин өснө гэдэг чинь хүн ам мөнгөгүй болно, орлогогүй болно. Үүнтэй холбоотойгоор хүн амын амжиргааны түвшин буурч ядуурл нэмэгдэж байгаа ойлголт юм аа. За энэ хуудасаар бүгдээрээ ажилгүйдлийн хэлбэрүүдийг аваад үзье. За ажилгүйдлийн хэлбэр нь дэлгэцэн дарагдаж байгаачлан шилжилтийн, бүтцийн, мөчлөгийн, улирлын гэсэн 4 үндсэн хэлбэртэй байж байгаа.
За тэгэхээр шилжтэй ажилгүйдлийг өөрөөр завсрын гэж нэрлэдэг та бүхэн маань дэлгэцээс харж байна. За тэгэхээр нэг ажлаас нөгөө ажилд шилжих хооронд үүсэж байгаа ажилгүйдлийг ийхүү нэрлэдэг байна. За дараагийн ажилгүйдэл нь бүтцийн буюу байнгын ажилгүйдэл гэж байдаг. За энэ нь болоод ирэхээр нийгмийн орчин, хөгжил, соёл аливаа өөрчлөлтүүдтэй холбоотойгоор шинэ мэргэжил гарч ирээд өмнөх хуучин мэргэжлүүд нь хэрэггүй болсонтой холбоотойгоор үүсдэг ажилгүйдлийн хэлбэр байж байгаа. За тэгэхээр энэ бүтцийн буюу байнгын ажилгүйдэл өртсөн болоод ирэхээр ажил мэргэжлээ өөрчлөх, за өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр л ажилгүйдээс гарч чадна уу гэхээс тухайн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж идэг гэдгээрээ онцлог байна. За дараагийнх нь болоод ирэхээр мөчлийн буюу циклийн ажилгүйдэл гэж байдаг. За энэ нь болоод ирэхээр хувь хүнтэй хамаарсан гэхээс илүүтэйгээр эдийн засгийн уналтыг дагаж үүсч идэг ажилгүйдлийн хэлбэр байна. За дараагийнх нь улирлын чанартай улирлын ажилгүйдэл гэж байна. За тэгэхээр хүмүүстээ бүгдээрээ ажилгүйдэлд ирээд үед өртөхгүй тулд ажил мэргэжлээ зөв сонгож өөрийнхөө чадвар чадамжийг зөв баримжаалж өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлж явах хэрэгтэй. За мөн нийгмийн эрэлт хэрэгцээ, хөгжил онцлог таамаглашгүйгээр цаг тутам өөрчлөгдөж байна. Тэгэхээр тэр болгонд хэдүүлээ нийцэж хөгжих шаардлагатай болж байна. За мөн алхам тутамдаа нэг мэргэжил эзэмшээд хандлаггүйгээр өөр мэргэжил ур чадваруудыг өөртөө суулгаж боловсролын түвшингөө дээшлүүлж явах нь ирээдүйн 21-р зууны иргэн таны хийх ажил билээ. За мөн өөрийнхөө орлогын боломжийг нэмэгдүүлэх, хуваарай бизнес эрхлэхийг мэтчлэн олон арга замуудаар орлогын их усраа бүрдүүлж явах нь биднэрт ажилгүйдлээс сэргийлэх үндсэн арга зам болдог гэж багш нэнд тодорхойлж байна.